ижидээ бичсэн загтлын 1-р байрны байранд орсон юу? Загтлыг та бүхэн уншигё. Ижидээ бичсэн захил буюу ижийнхээ тухай бодрол. Ногоон торгон дээлээ гэдэг шиг ижид минь нэг хар савхин цов байдаг байлаа. Анх хотод ээжтэйгээ хамт орж ирээд өвлжөнгөө хар захын хөлдүүд энжид мөс уулчлаа зогсдог байв. Хаяа ээж минь дарай минь атгана. Миний ээжийн гар ямар их халуун гэж. Би ижигээ нөгөө хар савхин цуваа өмсөхөөр их баярлав. Хүмүүсийн өмнө ээж минь өнгөлөг сайхан харагддаг болохоор. Харин сайхан ижи минь хүмүүсийн өмнө өмгөөлөх хүртээ өсөж яваа хүүгээрээ гайхуулан явсныг өдийд ухаарах юм да. Ээжээ хүн ажилдаа явах бүрийдээ өглөөний нар ургахыг дандаа хардаг. Наран ургах бас жаргах зүгт угийн хайртай эх орон голын хайртай ижийн бий гэж залбирдیں۔ Таныгаа бодсон өглөө бүр сайхан. Өөрийн ирэхгүй сэтгэл огшоход алтан нар мэлмиг минь аргааж аль хэдийн өндөрт мандсан байдаг. Хатан сайхан ээжигээ харьд санахын учир ийм буюу. Харинуудын тэнгэр хүйд дааж хацар нуур жимдүүлэх авч хөр цастай жавар тачгансан хөгшин орхны минь хөндийн салхийг юунд гүйцээ гэж хилээч халуун уурах сүгээрэн амьлуулан боожулсан хатан сайхан ижи танигаан санахын ирэхээр сансан хөөн. Бүлээн сэтгэлийн минь зүүдэн дэваажинд хөөрхөн бүжин туулай зүрмэлэг шиг год зүрхний минь логшилт аяар тайлхран байна. Аяа ашлалт цайлган ижи минь та хонгор хүүгэн басал үгүйлэн суугаа байх та. Тэгээ тэнгэрт хэлсэн уудам их нутгийн минь ингээр энэрл ихийн минь бүүэн зөв болон дэгдэж хүүдээ ирсэн болов. Аяар хүүгэн бүүвэлтэй. Альжааж ядарсан биеэн сэтгэлэн амрааж өөжин танхил ээжинхэн өвөр дээр нь эрхлэнхэн хаврын шин үнэгчлэн орсё даа хүн. Бүүвэ. Ихтэй хайргүй хүн гэж үгүй. Гэхдээ Монгол хүн Америкууд шиг эхийг нь хөдөлгөөр нь асрамжийн газар руу хөөхгүй. Японууд шиг та энэ хорвоогоос хурдан яваад өгөөч гэж гуйхгүй. Хятад шиг идэх хоолоор нь хорихгүй. Харин Монгол хүн эхийг нь бурхнаас илүүд үзнэ. Бурхан ч гэсэн эх хүнээс төрмөө. Аялгууд сайхан эх хэл соёл төрж өссөн нутагтаа эх нутаг уудам хорвоогоо их дэлхий хэмээн. Ингэхлээр Монгол хүн эхийг шүтэж амьдрам уу? Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөр буюу манайхны хэлж тэмдэглэж занснаар Мартин 8-ны баяр удахгүй болно. Хүмүүрэл эрвийг дэрвэхээрэн ээжигээ гэргийгээ бас охид өсгөөчүүдэн баярлуулах гэж хичээж байгаа. Өчигдөр ээжийтэйгээ уцаар хөрөлдлөө. Сайн уу ээжээ? За, сайн сайхан юу тав? Ээж, сайн ээжин дэжгүй дээ миний хөө. Миний хөө ханиалгаад байгаа мó да? Хүйдэнд долоохон явж байгаарай миний хөө. Энд Мартин 8 болох гайл хөлөөдлгөн ихтэй ах шиг байна. Миний хөө сайн биз дээ. Би ээж та тэр миний ээж хөөхн гэдэг тоглолтыг очиж үзэх юм уу? Баяр болж байна. Ээж яах юм. Бөөн хүмүүс хөл тавих газаргүй болно. Ээж нь гэртээ л байхад боллоо. Хүүтэйгээ яриад ээж нь ингээд сайхан баярaan тэмдэглэж байгаа юм. Ийхүү бид хоёр бие биендээ энгшин нялхаж эх хөрсийн зөм цагангоор аз жаргалыг илгээлцлээ.
Би мэднэ. Ижи минь мэлмид баяр хөөр гийж байгааг. Хүүгээ гэсэн тэрл ариун хайр нь мянган мэрийг торлогүй. Миний зүг хорвоогийн хамгийн сайн сайхан учрал бүхнийг ерөөн ирж явааг. Би хэсэг бодоод ээжээ танд би нэг хэдэн төгрөг явуулъя. Та өөртөө баярын бэлэг аваарай гэж хэлээд орхилоо. Үндэ энэ бол миний хувьд шившиг. Оршин дээрх ганц ижидэн гүгэд очих завгүй яваадан гүнэн өөртөө харамсаж суув. Гэхдээ миний сэтгэл санаа цаанаас нэг үеиг бас хөгжилтэй байлаа. Ижи минь миний явуулсан мөнгийг аваад жаахан хэсгээр нь мэдээж өөртөө амт тайжмас чиглэн авч байгаа. Нэг их хөөрхөн миний хөөрхөн ижи нэг тийм ногоон өнгийн тэгсэн мөрлөө дотроо өрн олон эсэглэн жимсэнд хачин их дуртай. Тэрнийг хаанаас ч юм нэг дэлгүүрийн лангуунаас олж шидэн байж аваад хүүгийн минь бэлэг гээд олны дунд сэтгэл өөдрөг алхаж явааг би мэдэж байна. Миний сайхан буурлаж, миний сайхан ээж. Сайхан бүхнээ наддаа зэрүүлсэн ижи минь таны гам би ямар их санав. Анх би ээжигээ сэн мэдлэх гэж толгор биетэй жахан бүсгүйг 4 хоног өвдүүлж адаг сүлд нь амьдралын үнц нь болсон алаг өрн болж хорвоотой золгосон гэдэг. Ижигийн зовоож мэндэлсэн болохоор энэ яваа насныхан амьсгалах тоолонгоор буян санаж амьдрнам бэ. Мэдсэн сурсан бүхэн минь ялахгүй өчүүхэнч гэдэгтэй ижийнхэн ачлал сургаал бүхнийг санах тоолонд ухаарна. Тамдам мөргөн хөөн. Бурхан ижи минь миний шүтэн ижи минь. Ихэхэн тухай бодох бүрийг энэ орчтон миний сэтгэлийг сонсох мэд аваа их амар амгалан болдгийм бэ. Ижи минь та эх орон минь та миний ижи. Би ингэж боддог бодлоос ургасан бүхнээ та хоёртон зориулахыг хичээнэм хөөн. Нөгөөтөөр ижи эх орон гэж бодвол бидний зүрх сэтгэл мэдлэг оюун бие махбодоор мөнхөд амьлах агуу их гүн хүндэтгэлээс эхэлнэ. Монгол бол тэр их гүн хүндэтгэлийг хүлээсэн орн. Энэ сайхан дэлхийнхэн хаач явсан хамрын ханиад хүрэх үед их нутаг руугаа залбирахад бас амандан Монгол гэж хэлэхэд хамаг биеэр хүч чадал эд шид мэд хаанаас ч юм бэ даруй ирнэ. Ижи нутаг хоёрон бодоход цаг хугацаа зогсно. Ижи минь та эх орон луга агуу илээ. Жаргал зовлон ээжилдэг энэхэн орчлонд ижидээ хаанаас ч гэсэн тэмүүлсээр очих хамгийн дээд аз жаргал. Магадгүй амьдралын эрхээр одсон алс хол харийн нутгаас хар дарсан зүуд шиг шорон гэнэнгийн өргөс торноос эрдэмийн сарвал өргөөнөөс бас алдар сууган багтуулсан эрдэмтэн мэрэгд багш бусдыг иргэшээлдэн оруулсан дарга сайд болон ээждэн очиж болно. Алин ч ялгаагүй. Ижидэл очихл сайхан. Ижи минь сайхан ижи минь. Сайхан бүхний надад дан зориулсан ижи минь. Холын од руу одочихсон ч биш те. Хоёрхан өвөл өнгөрөөгөөд хүүн ээждээ очино. Амьд бурхан ижидэн алд биеийн уул улгол очино хүүн. Амраг сайхан гэргийг дагуулад айл хотлыг шуугуулсаар очино. Алтнаас үнэтэй эрдмийг өвөртлөөд ахуй Монголдон өрн харна. Атгандан дэсэн хүслэн гүцээгээд алаг дэлхийг ториод бов. Аяа миний сайхан ижи минь амар сууж гараа. Ээжээ хүүн таньда
удахгүй очно. Ичээдэл очих сайхан. Хүү хичиг дэлгэр. Тэргэн байрлалын захидлын эзэн Вашингтон ДС-ээс оролцсон хичиг дэлгэрийг зөвлөв. Ичээдэн гараа натгуулан зах дээр зогсож ичээгээ савхин дэлийн өмсөөсөө энэ юм гоё харагдахыг хүлээж байсан. Энэ хүү Америкт $93 газардсан. Өнөөдөр Харвардын их сургуульд төгссөн том мэдлэгтэн. Бидний баярын цэнгүүн өөрөө хүрэлцэн ирсэн байгаа. Америк сайхан мэдээд байна. За сайн байна. Хүн дэшөө. Ийдэн тарай даад. Оо, 96 гэсэн хатад даад. 97 доллартай байсан. $1 Тэ. Хүнд алдар нэрүүд автод доолнод амархан. Хүнд бас одож болох нэг зүйлийг хийж. Тэгээд яагаад би режимийн тухай тэр бодлогыг бичсэн бэ гэхээр хүн боломжоор бичсэн. Би өөртөө биш. Монгол залуучууд. Монгол залуучууд маань гадаад байхдаа маш их бэрхшээл ярьдаг. Тэр бэрхшээлээс гарах зүйлүүд тал хийжгээ болж байгаа. Тийм ээ. Тэр юм үндэ. Тэгээд Харууд Кеннедийн болоос бэлтгэн банк нөрөлдөө боосгосон. Ойлгомжтой болсон. Тэгж яхад нэг хүн хэлжсэн л да. Хүн карьер хөөхөд маш өндөр одоо сууж асуултны гэрлээс гарах хэрэгтэй. Чи Монголын төвд орох шал тийм би чадахгүй. Тэгээ би түрүүнд хариулаач гэх. Тэгээд хариулах хэрэгтэй. Тэгээ яагаад игэл ардын хөө сууж болдгоо. Яагаад игэл ардын хөө тэр оргилт нь хөөж болдгоо. Тэгээ учраас би тэр оргилт руу хөөж байгаа. Гэтэ би өөртөө оргилт дээр гацсан гэж боддог. Яагаад тэр оргилт дээр гацсан хүн юу болдог гэж шүүж боддог. Тэр үед ганц юм дээд би чадлаа. Ээж муудаа тийшөө. Энэ үгшүүгээр одоо хандж яадаг өгч байсан юм гээд цааш сонгуул ажил хийгээд ингээд сууж одоо ажил хийгээд сонгуул ажил хийгээд ингээд сууж. Тууна сонгуул ажил хийж байгаа баталаа. Тууна сонгуул ажил. Өнөөдөр манай хоёр гэрээ ангаахыг их сургууль төгсөж байгаа. Доктор аваад хэлэхгээ явсан. Тин соосоо. Хайрын соосоо. Хайрын соосоо.